талин дээр гэрэл хэрхэн тусдгийг мэднэ. Тэгвэл одоо линзүүд гэрлийг хэрхэн өөр дээрээ тусгаж ойлгодог тухай ярьцгаая. Линз нь өөрөө гэрлийн хугарал явагддаг толь шиг зүйл юм. Гэрэл нь линзний гадаргуу дээр тусч хугардаг. Эхний жишээгээ гүдгэр линзэн дээр жишээ авч үзцгээе. Гүдгэр гэдэг нь хонхор гэдгийн эсрэг үг гэдгийг санаарай. Ингээд гүдгэр линзээ зурж үзцгээе. Гүдгэр линзнийхаа нэгтлийг зуръя. Нэг иймэрхүү. За жоо муухай болчлоо. Дахиад жоохон гоё зурчээ. Ингээд. За мэдээч тэг шимийн тэнглэгээ зурах хэрэгтэй. За одоо нөгөө талын зурна. Яг нөгөө талтайгаа адилхан зурах хэрэгтэй. Би их гоё зурж гин. За энийгээ хуулаад авчнаа. Өмнө зурж исэн линзээс хамгийн гоё юм шиг санагдлаа. За одоо гэрэл линз рүү тусгаар юу болохыг харцгаая. Энэ нь гэрэл дамжин эсвэл хуурна гэсэн үг. За одоо энэ хэсгээ агаар, энэ хэсгээ битүү шил байна гэж төсөөлчихье. Ямар нэгэн гэрэл ийшээ ингэ туслаа. Параллелээр тусах хэрэгтэй. Энд гол тэнхлэг байх хэрэгтэй. Энэ шугамыг гол тэнхлэгийг одоо гэрэл линзний гадаргуу дээр тусаад перпендикуляр үнцэг гарган ийшээ нурайсан байна гэж төсөөлчихье. Гэрэл линзний гадаргууд тусахдаа маш хурдан туссан. Одоо энэ гэрлийн цэцэргийн доод талаас арай урт байх юм аа. Арай урт. Гэрлийн тусгалын чиглэл нь зүүн талаас энийг ингээд машин ингээд төсөөлчихье. Зүүн талаас явахад нь баруун тал нь арай урт. Тэгээ энэ бол перпендикуляр байна. Энэ битүү газартаа доошоо хугараад гэрлийн тусгал агаарт шилжихээрээ ингээд доошоо хугарна. Тэгээ агаар шилжихээрээ арай хурдан болно. Ийшээ ингээд перпендикуляр байна. За битүү газар хугарсан гэрлийн цэцрэг маань одоо агаарт нэвтрэхээрээ хугарч гол тэнхлэг буюу абсцисс тэнхлэгээ дайрах юм аа. Ингээ хугарсан цацраг маань доошоо хугараад энэ агаарт хугараад абсцисс тэнхлэг рүүгээ явах хэрэгтэй. Ер нь линз рүү гэрэл альч талаас тусна. Мөн л адил параллелээр тусаад гол тэнхлэгээ дайрах юм. Хаанаас туссан? Энэ мөн л хатуу гадаргадаа хугараад мөн л адил гол тэнхлэгээ дайрч адил газраа очих юм. Энэ зураасаа би жоохон тэгшин зураадах юм. Энэ цэгт линз рүү туссан бүх гэрлийн цацрагууд хугарч үүн дээр очдог. Үүнийг фокусын цэг гинэ. Энд байна линзний фокусын цэг нь. Мөн гол тэнхлэгээ фокус гэж болно. Гэрлийн линзний баруун зүүн альч талаас туссан бүгд л фокусын цэг дээр очих болно.
Мэдлийнх нь баруун талаас туссан ч дундаа хугараад фокусын цэг рүүгээ мөн л адил очих болно. Гэрлийн цэцрэг линзний баруун руу тусвал зүүн талын фокусын цэг дээр, зүүн тал руу тусвал баруун талын фокусын цэг дээр очно гэсэн үг юм аа. Одоо би дахиад нэг жишээн дээр авч үзье. Дараа нь бид олон янзын линзэнд гэрэл тусыг үзнэ. Нарийнхан линз гэх мэт эднэрт нэг их хооронд нь ялгаа байдаг юм дөө. Гэхдээ линзний том жижиг гүдгэр хонхроос нь хамаарч хугарлын өнцөг нь өөрөөр байдаг юм. Ялангуяа нарийнхан линзний хугарлын өнцөг маш жижигхэн байдаг учраас фокусын цэг илүү урт байна. За одоо дахиад нэг линз зураадахъя. Хоёр талын зураад тэгш хэмээ тэнхлэгээ ингээд зурчээ. Одоо энд хоёр фокусын цэг байх ёстой. Энэ нэг фокус нь энэ нэг фокусын цэг нь одоо гол тэнхлэгээ зурчээ. Хоёр фокусын цэгээ дарж явах ёстой манай гол тэнхлэг маань. Одоо энд нэг сум авчээ. Энэ биетийнхээ альнаас ч хамаагүй нэг цэг сонгоод за энийг сонгочээ. Энэчнээс агуулад нэг цацраг аваад линз руугаа тусгая. Хатуу бин дээр хугараад фокусын цэгээ дарж байна. За одоо энэ фокусын цэгийнхаа дахиад нэг дүрс сонгоод энэчнээ хугарж байна. Тэгээ нөгөө фокусын цэгээ дарж байна. Ингээд эндээ хугараад нөгөө фокусын цэгийг доор очиход нөгөө талын өөр өнцөг гарч ирж байна. Гэрэл линзний аль ч талаас тусна хугарч нөгөө талтаа очихоор яг адилхан байдаг юм. Гэрэл линз рүү аль ч талаараа туссан бүх одоо тусгалын өнцгүүд нь нэг газар төвлөрч байд юм аа. За дараагийн хичээл дээр бид ингэж зурах дасгал хийцгэнэ.